Энэ таад одоо энэ төсвөө тооцоолж ин хасаж тооцохдоо одоо цаад үр өгөөж ин нэлээд сайн бодолцож хасмаар байна. Одоо жишээ нь энэ манай эрүүл мэндийн салбартын захин бодлогын арга хэмжээнд дээр байгаа төсвийг тэр чигээр хасцсан байна. Тэн захимжилтын арга хэмжээ чинь цаашдаа хэрэгжээд явах юм бол эргээд эрүүл мэндийн салбар энэ тусламж үйлчилгээ хүний нөөц ийм эмнэлгийн хэрэгсэл бүтээгдэхүүнээс хичнээн энийг хэд дахин нугалсан илүү төсвийн хэмнэлтийн боломжийг бүрдүүлэх төсөв багхгүй. Гэтэл энийг нь асаа ичиж байгаа. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийг дэмжих сангаас нэлээдгүй хэдэн тэрбум төгрөг хасцсан байна. Энэ дэмжих сан чинь нөгөө гадаад дэмжлүүлж байгаа иргэдийг нөгөө дэмждэг гол сан штэ. Хүүхэд бол 50% төлбөрийг төлдөг. Насанд хүрсэн хүн бол 20% төлбөрийг төлдөг. Та нар өнөөдөр энэ сангаас хасснараа хичнээн хүнийг гадаад дэмжлүүлээд ядууралд өртгөөс сэргийлж болох байсан энэ чухал төсвийг хасаад хичнээн хүнийг эрүүл мэндээс болж ядууралд өртөж байгаа энэ тооцоо судалгаагаа хийж гинүү. Эрүүл мэндийн салбараас нийт ажилчдаас нь 9%-ийг асна гэж байгаа. Тэгэхдээ эмчээс бусдаас нь аснаа гэж байгаа. Гэтэл манай улс чинь эмч 10,000 хүн ногдох эмчийнхээ тоогоор дэлхийд 7-д явдаг. Тэгээ эмч сувлагчийн харьцаа алдагдаа сувлагч нь дутагдаад байгаа. Гэтэл эмчээс нь хасахгүй бусдаас нь хаснаа гэдэг ийм тооцоолол хийгээд оруулаад ирсэн. Тэгээд эн чинь өөрөө эргээд эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход маш их сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Та нар энийг маш сайн тооцоолдог, боддог, судалгаа хийдэг байхгүй бол одоо эрүүл мэндийн салбарыг хариуцсан нэг мэрэгжилтэн эрүүл мэндийн салбарын бодлогыг тэр чигээр нь санхүүжилтийн бодлогыг хийгээд тооцоолоод төсөвлөөд ингээд оруулаад ирж байгаа байхгүй. Энийг та хэд мэн жоохон бодолцож үзэж ингэж өөрчлөхгүй бол энэ арга барилаараа яваад болох юм бол дахиад өөрчлөлт гарахгүй. Нийгмийн эрүүл мэндийн бодлого гэдэг чинь өвчин тусгаас нь сэргийлж байгаа. Тэр төсвийг дийлэнхийг хасцсан. Энийг хэрэггүй гэж үзээд байгаа шүү. Бид нар өвчин тусныхын дараа эмчлээд авах юм бол хизээж дийлэхгүй энэ төсөв чинь жил ирэх тусам ингэж дангасаар л байна. Гэтэл яг энэ өвчнөө багасгадаг нийгмийн эрүүл мэндийн бодлого тавигдсан төсөв мөнгөний бүгдийг хасцсан. Энэ ингээд цаашд гарах үр өгөөжийн таад маань цаан тооцоо судалж ингэж бодолцож үзчихээж энэ төсөв дээрээ одоо тэр энэ хэмнэлт хасалт юмаа хийж байгаа ч гэж та бүхнээс одоо хүсэж байгаа. Тэгээ дараагийнхаа төсвүүд дээрээ таад маань энийг анхаарад тооцооллуудаа нарийн сайн хийгээд яамтайгаа нэлээ сайн ярилцаад ойлголцоод мэдээж энэ хасах тодтол хасна гэдгийг ойлгож байгаа. Хэдэн төгрөг хасахын гэдгээ тодорхой болгоод мэрэгжлийн улсуудаас нь саналыг аваад аль алнаас хаанаасаа та нар хасахын зөв юм бэ, зүйтэй юм бэ гэдэг энэ зүйлүүд дээр ярилцдаг байхгүй бол ингээд тооцоолж исэн төлөвлөж исэн ажлууд бүгдээрээ тасалдаад яамны ажил бодлого, санхүүжилтийн бодлого сангийн яамн дээр явдаг энэ байдлаасаа бид нар салахгүй бол цаашдаа бид нар амжилтанд хүрэхгүй байх шүү. Энийг та хэд маань анхаараарай гэж хэлхийг хүссэн. За баярлалаа.